Од харуулж гинүү да? Үгүй, ястан муурта. Нэстэ хайгагийн хүүхэд байна. Козуки Миюгийн аав ээж нь Америкт ажиллахаар болсноор Мию Сайнжи сумд тур хугацаагаар амьдрахаар болно. Сайнжи сум тэргүүн хамтлам хүү Канатагийн хамт амьдардаг бөгөөд Канатагийн аавч энтэг рүү мөргөл үлдэхээр явж Мию Каната хоёр гэрээ сахин үлддэг. Гэтэл гинэт нэгэн сансын хөлөг сүм рүү унан асалдана. Хөлөг дотор юу хийх ялах хүүхэд түүнийг асагч мууштай төстөө Вайнанаар байх бөгөөд тэд Ото гэх гараас ирсэн. Рю Вайнагийн хамт бүтний нөхөн сорогдоод улмаа дэлхий дээр ичээ. Тэд хизээ нэгэн цагт Рюгийн эцэг хийж аварна гэж найдан SOS тохио илгээсэн ч тэр хүсэл нь Мию Каната хоёртой хамт амьдрахаас өөр аргагүй төрнө. Гэвч гол асуудал нь Рю зүгээр нэг энгийн хүүхэд биш. Рю нисээд эд зүйлийг агаас хөөргөөд гэр бүсийн хүчтэй бөгөөд Ваняч бас янз бүрийн хүмүүсийн дүрд хуурч чаддаг. Одоо Мию Канада хоёр тэдний хар гаригийн хүн гэдгийг эргэн тойрныхоо бүх хүмүүсээс нохын зэрэгцээ нялх өгөө төсөх шаардлагатай болно. Сургуулийн амьдал, хөгжөөнтэй үйл ажиллагаацал, сансар хотоогоос ирэх гинтийн зочид гээд өдөр бүр шинэ хадал явдал. Кавамура Микагийн мангаагаас сэдвэлсэн араас арга энэ анимыг сануулсан хөөх надад баярлаа. Өдөр бүр нэг аним.